Зя дараагийн вебинар гэсэн. Тэгээд энэ маань 1 сарын 10-нд хийж байгаа вебинар аваад тэгээд олон талаараа бид нэр хоёр талаа тийм. Тэгээд эхний YouTube дээр тавигдах партныг маань үйлчилж байна. Тэгээд өнөөдөр 5 өдөр маркет уналттай байсан. Тэгээд өчигдөр уржигдөр ерөнхийдөө криптоос жоохон уналтайгаа биткойныг 92-ын төлөв ерөнхийдөө орж ирсэн юм өдөр 4-6 сая. Тэгээд яг хүмүүс ингээ унаадах юм уу тэгээд мөлжөлтэй болноос асуудал хэлсэн л та. Би бол өргөжүүлэн болж байгаа. Тэгээд богино хугацааны хөдөлгөөнд хэдүүлээ айц сандарч нөгөө позициасаа гарахаас илүү тэр фьючерстэй байвал ашигтай. Тэгээд алдаа багаад ашигтай гэхээс илүүтэйгээр ер нь бол ашигтай арилгахын нэг хэсэг маань ерөнхийдөө бол алдаа баг гаргахтай. Тэгээд ерөнхийдөө бол алдаа баг гаргахын тулд хөдөлгөөн боломжийг нэг сандарч гүйх байх нь аюул чухал гэдэг. Тийм болохоор өргөжүүлэн болж байгаа. Тэгээд өнөөдөр ажлуудтай холбоотой дата гарсан. Тэгээд 256 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн юм мэдээлэл гарсан. Тэгээд энэ хүү дата маань болохоор хүлээгч хийсэн 150 мянгаыг бодох юм бол 100 мянгаар ерөнхийдөө бол илүү өндөр ийм тоо гарч ирснээр бол яг өрнөлт юм байна. Тэгээд ямар ч байсан энэс болоод зах зээл бол унсан гэж бол ямар ч байсан Wall Street Journal болон бусад ерөнхийдөө бол хэвлүүд бол үзэж байгаа. Яагаад тэгэхээр эдийн засаг санснаас илүү хүчтэй, эдийн засаг хүчтэй байгаа учраас санснаас илүү хүчтэй байгаа учраас Төв банк маань 2025 онд бодлогын хөв бууруулах төлөвлөгөөнд өөрчлөлт ороод харин ч эсрэгээр бодлогын хөв нэмэх юм шиг гэдэг тийм айц зах зээл рүү орж иж байна гэсэн үг. Дээрээс нь инфляц маань эргэж ирээд инфляц өсчих юм биш үү гэдэг ийм бац айц байгаад гэсэн үг. Миний бодлоор Төв банк бодлогын хөв хурдтай бууруулахаасаа илүүтэйгээр баг өсвөгчгөө бууруулахчгүй хэвэнтэн тавьчих юм бол тэр бол илүү болж. Тэгэхээр тагтад бол одоохондоо тэгж харахгүй байгаа. Ямар ч байсан богино хугацааны нэг юм инвест жижиг хөдөлгөөн байгаа бол чиг яг том зургаар харах юм бол эдийн засаг хүчтэй байх маань яаж ч сайн хайнвал. Тэгэхээр эдийн засаг хүчтэй байгаа нь өөрөө эдийн одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар bearish news байна гэдэг тэр бол би бол урт хугацаанд бол надад бол үнэхээр үнэлэлгүй санагдсан. Тийм учраас өнөөдрийн хөдөлгөөн бол нэг тийм айгаад хар хөдөлгөөн гэж би бол хувьдаа бодохгүй байна. Яг уу bond vigilante гэж ерөнхийдөө бол яригддаг. Одоо чинь юу гэдгийг төсвийн ардагдлыг бууруулна, төрөөс зарцуулж байгаа ерөнхийдөө хөрөнгийг бууруулна энэ төр гэдэг байгаа иймэрдүү ерөнхийдөө яриануд байна. Бид тэр сүргээр нөлөөж магадгүй учраас одоо чинь юу гэдэг та бид тиймэрдүү яриануд хийх тоолн дээр зах зээл шийдэж байгаа юм шиг ерөнхийдөө бол уналт үзүүлэлт байх магадaltaй гэдэг тал дээр ерөнхийдөө сэжвэний өөрөө дүнлэг гарсан байсан. Тэрийг бас бид нэг мөлжөртэй болно гэж хатнараас хуваалцаж ярилцсан. Тэгээд макро төр зүрх бол одоохондоо бол юм байна. Өнөөдөр ярилцах гэдэг юм байна болохоор бид нар юу гэхээр vector.fun гэдэг энэ апны талаар ерөнхийдөө бол ярилцах байгаа. Тэгээд манай member гишүүн 8000 ашиг хийсэн байсан хуваалцаад ерөнхийдөө бол над руу явуулсан байсан. Тэрний зургийг бас би шеэрлсэн. Би өнгөрсөн 7 хоног ашигтай байжгаад хоёр зоосон дээр сүүлд нөгөө level нь rug pull хийгээд rug pull гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр market cap нь ерөнхийдөө өсчөнгөө өөрөөсөө ашиг аваад зүгээр шууд бүх зоосноо заард гараад нөгөө одоо төслийг ерөнхийдөө хүмүүсийн мөнгийг аваад алгуулчихсан байгаа л та. Тиймэрдүү үйлчлэгийг хийдэг. Тэгээд тэрнээс болоод би сая хоёр төслөөр ерөнхийдөө бол тэгээд rug pull болсон. Vector.ыг ашиглаад ерөнхийдөө шинээр төслүүд олохоос аягүй тийм сонирхолтой аргууд янз бүрийн юмнууд ерөнхийдөө байгаа. Өнөөдөр бид нэр вебинараар ярилцсан. Тэгээд манайхнаас асуулт байх юм бол асууж болно. Чатан дээр асууж болно. Өөрөөсөө майк нээж аваад асууж болно. Тийм байгаа. Сүүлд орж ирсэн репорт тэгэхээр ярилцъя. За макро календараар ойлгомжтой. Mar-a-Lago бас Трампын иймэрдүү мэдээлэл хийсэн. Тэгээд энэ мэдээллийг та бүхэн ингээд бүтэн сонссон бол аягүй олон төрлийн юмнуудыг ерөнхийдөө ярьсан байгаа. Сүүлийн зах зээл дээр нэлээд олон хүмүүсийг шуугуулж байгаа яриануд маань юу вэ гэхээр Greenland-ыг ерөнхийдөө бол Америк авна гэдэг иймэрдүү яриануд хийсэн. Тэгээд Greenland маань өөрөө Denmark гэх гэж явд юм байна. Тэгээд яг хуу Denmark бол тусдаа эдгээр бол өөрсдийн гэсэн одоо governance-тэй, prime minister-тэй энэ нь бол тусдаа уул центр гэсэн бас нэг иймэрдүү яриануд ярьсан байсан. Гэхдээ ямар ч байсан яг officially Denmark-ийн гэсэн гэж явд юм байна. Тэгээд Trump бол тэргийн ард хэмжээгээр хамаагүй аавн гэдэг иймэрдүү яриануудыг бол хийсэн. Тэгээд тэр бас их сонирхолтой яриануд болсон байлээ. Дээрээс нь Канадыг 51 дахь мууж болгомоор байна гэсэн иймэрдүү яриануд бас явсан. Тэгээд бас бусдаа юм хэдэд зөндөө олон ярианд явсан. Тэгээд маркетинг бас унахт нэглэн дэмжлэг болсон байж магадгүй зүйл нь юу вэ гэхээр яг энэ маркет унцтай байсан өдөр яг энэ яриа хийсэн. Тэгээд ярианунд юу хэлсэн бэ гэхээр Elon Musk энэ ингээд сүлийн ардагдлыг бууруулад
улсын ерөнхийдөө энэ зардлыг бууруулах юм сонирхолтой байна гэдгийг нэлээд илэрхийлсэн. Үнэхээр тийм бууруулах бодолтой юу гэсэн чинь бууруулах бодолтой байгаа гэж хэлсэн. Тэгээд ерөнхийдөө бол төсвийн ардчлалыг бууруулах гэдэг захидал бол дээрш гэж одоохондоо бол хараад ах шиг байна. Гэтэ яг тэр ардчлалыг яаж бууруулад ямар юмнуудаас нь өөрсдөө хийхийг бид нар 100% мэдэхгүй учраас шууд өөрчлөлт дүгнэлт хийхэд бол хэцүү. Ямар ч байсан захидлын хөтөлбөр маань одоохондоо бол ингэж уншигдаж байгаа. Тэгээ яг нь сайн өнөөдрийн уналттай холбоотойгоор юу гэдгийг YouTube-ийн дээр авах юм бол ингээл тэр чигтээ одоо 25%, 30% зах зээл оноо гэсэн юм ярьж ярианууд бас явж ийлээ. Тэгээ яг хүмүүс нэлээд бээрш байгаад нэлээд 2025 онд Трампыг ерөнхийлөгч болсноор зах зээлд нэлээд эрэг байж чадна гэдэг дээр одоо эргэлзэж хэлж байгаа миний бодлоор яг өндөө бол 17 оноос хойш нэлээд буулж явах багтай шиг байна санагдаж байна. Тэгэхээр inauguration маань энэ жил 1 сарын 20-нд байгаа хаа. 1 сарын 20-нд тэгэхээр нэгсэндээ Трамп маань аль биесээр ерөнхийлөгч болно. 1 сарын 17-нд дараагийн хамгийн том option expiration байгаа. 1 сарын 22-нд weeks expiration байгаа. Тэгэхээр үнэхээр энэ уналтын үргэлжлээд явах юм бол 20 гэхэд бол миний бодлоор дуусах магадaltaй. Тэгээд өнөөдөр бол ерөнхийдөө гайгүй бот ирсэн болов уу харж байгаа. 2025 оны 20 арилжаа гэдэг постнэр бид нэг хувьцааг оруулсан. Тэр хувьцаа маань болохоор ямар хувьцаа байсан бэ гэхээр энэ Astera Labs гэдэг энэ хүн компани хувьцаа байсан. Бачуудын хоолойн ажил. Sorry. Би бас ярих хэлхий нааштай. Хамарч битүүрээд янз бүр. Тэгээ энэ CXL гэдэг энэ server architecture-тэй холбоотой хувьцаасан бохгүй Astera Labs гэдэг нь. Яг энэ architecture-ыг түүхийн нэгэ унших юм бол энэ болохоор юу байгаа гэхээр 2000 энэ айгүй хөөрхөн тайлбарлалт юм анимашн би оруулсан байгаа. Тэгээ яг дэлгэрэнгүй зүгээр юм тайлбар гавхын сонирхож уншиж гэдэг юм бол энэ 2019 онд ийм консорциум үүсгэж ерөнхийдөө бол одоо хийсэн. Тэгээд хамгийн анх бол Intel ерөнхийдөө бол энийг санаад гаргасан юм байгаад байгаа байхгүй. Тэгээд энэ компьютер дээр юу гэдэг вэ гэхээр шинээр одоо ингээд graphic card, тэгээд одоо memory card, одоо өөрийн Wi-Fi card марк гэдэг юм уу, видео карт гэдэг юм уу, иймэрхүү юмнууд ингээд холбох юм бол бордон дээр PCI Express гэдэг нэг заачтай PCI Express ингээд нэг бордон дээр нэг юм нэг шинээр ингээд одоо жишээнүүдийн график карттай холбож молдог иймэрхүү ингээд хэсгүүд байгаа байхгүй. Тэрийг яг PCI Express Center гэдэг юм байна л ба. Тэгээд эдгээр болохоор тэр технологи дээр ямар одоо миний ойлгож байгаа шүү дээ. Энэ болохоор нэлээд бас ойлгомжгүй нэлээд олон техникэл юмнууд бас яваад байна. Миний ойлгож байгаагаар бол энэний ачаар график карт болон CPU-ны хэрэглэн дээр яг энэ датагаа шеэрлдэг, датагаа нааш цааш явуулдаг тэр үйл ажиллагаан дээр айгүй ойлгомжтой болоод дээрээс нь асар олон төрлийн өөрөөр компаниудын үйлдвэрлэсэн график картууд хоорондоо яг нэг юнит, нэг компьютер юм шиг одоо ажиллахад нь тусална гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бол энэ дата хоорондоо яг тэр шеэрлж байгаа процессыг ерөнхийдөө сайжруулдаг энэ серверийн ерөнхийдөө архитект гэж ерөнхийдөө бол ойлгож болно. Тэгээд энэтэй холбоотой энэ ажил байна одоо 2019 онд эхэлсэн гэдэг хэр чинь 2024 оны сүүл болоход одоо яг энэ оноос 24 оноос эхлүүлээд энэ 25 онд ерөнхийдөө бол энэ технологитой холбоотой одоо яг энэ ач тус ерөнхийдөө хэрэглээ маань нэлээ өндөр болох гэдэг юм л да. Тэгээд энэ юутай холбоотой гэхээр маш их хэмжээний тооцооллыг нэг дор хийдэг, маш их хэмжээний тог зарцуулдаг, амар олон тэрбумаар ерөнхийдөө барьдаг энэ том дата центруудыг hyperscaler гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ хэмэд оюухантай холбоотойгоор юм ерөөсөө асар том энэ мангас шиг том энэ дата центрууд бариад байгаа учраас маш олон тэрбум доллар зарцуулж байгаа учраас тэн дээр нөгөө нэг efficiency буюу одоо яаж энийг одоо чинь юу гэдэг үр дүнтэй байлгах уу, яаж одоо баг тог зарцуулах уу, яаж хэмжээний тооцоолол хийх үү, яаж энэ graphic card CPU-нуудыг хоосон суулгахгүй байнгын ажиллагаатай байлгах уу гэдэг нь өөр айгуу чухал юм байна л да. Тэгэхээр энэ дээр хэрэглэгдэж болох одоо бүх төрлийн технологиуд нь л одоо маш үнэсэнтэй болсон гэсэн үг. Тэгэхээр дата центр маань ганцхан нөгөө нэг graphic card-аас хүчтэй юм шүү дээ. Нөгөө graphic card-ууд маань хоорондоо ингээд ажиллаад холбогдоод явж байгаа нь одоо чинь head node гэдэг чинь ойлголт. Head node гэдэг нь маань юу вэ гэхээр одоо чинь бүх бусад одоо тэр graphic card-уудыг бүгдээрийн одоо удирддаг одоо толгой одоо node буюу дунд нь ингээд нөгөө менежерийн ажил хийдэг одоо чинь node багхгүй. Тэрэн дээр бол одоо чинь юу гэдэг Intel-ийн Xeon гэдэг
тэр CPU энэ чинь илүү түгээмэл энэ төр ашиглагддаг гэх мэтлэн. Тэгээд график картнууд маань болохоор нөгөө parallel processing дээр ингээ явна. Тэнгүүд график картууд маань хоорондоо ажиллаад яг энэ тооцоол хийгээд явж байгаа хамгийн чухал юм нь юу гэхээр дата маань орж байгаа. Тэгээд тэр датаг яаж одоо асар хурдтайгаар сайн орж гаргах уу. Тэгээд сүүлд бол одоо Micron, SK Hynix гэж дууд юм уу, Hynix гэдэг юм уу компани тэгээд Samsung гэдэг хийгээд байгаа зүйл маань юу гэхээр нөгөө high bandwidth memory буюу илүү ийм зэрэг хэмжээний дата ашигладаг ийм датагаар ерөөсөө юм хангачдаг энэ дата центрүүд ерөөсөө одоо чинь график карт memory буюу дата хадгалдаг тийм memory картнууд хийгээд байгаа байхгүй чипнүүд memory chipнүүд. Тэгэхээр энэ memory chipнүүд маань чинь хэдэн тэрбум долларын одоо чинь борлуулалтууд ингээ хийгээд явах юм байна гэх мэт иймэрдүү дүр зургууд харагдаад байна. Тэгээд энэтэй холбоотой маш олон ингээ иймэрдүү технологийн шийдэл одоо чинь юмнууд байгаа бол тэрэн донд одоо чинь сүүлийн үед нэлээд popular болж орж ирэх гэдэг зүйл маань юу вэ гэхээр Compute Express Link буюу CXL гэж яриад байгаа юм хүү технологийн switch байгаа байна. Тэр энэ хүү switch-ийг ерөөсө хоёрхан компани хийдэг. Тэгээд Xcon гэдэг нэг компани байгаа. Энэ Xcon гэдэг компани болохоор private компани учраас бид нар хувьцааг авах боломж байхгүй. Нөгөөт нь болохоор Astera Labs гэдэг нэг хаад нэг компани байгаа байхгүй. Тэгээд энийг яг ерөнхийдөө 2025 онд их анхаарал татж байгаа компаниудын нэг гэж бид нар оруулсан байгаа. Тэгээд энийг бас энэ технологи дээр фактор ерөнхийдөө анхаарал хандуулъя. Энэ компани ч гэсэн бид хувьцааны хөдөлгөөн дээр бас нэлээд анхаарал хандуулъя гэдэг ийм төлөвлөгөөтэй байгаамаа. За Nvidia сүүлд болсон keynote дээр нэг юм жижигхэн компьютер танилцуулсан. Тэгээд энэ $3,000 хайртай юм компьютер ах ингэнэ. Тэгээд үзүүлэлт 8 л юм хэдэн 3 терабайтын memory тэгэл хэдэн юу чинь ямар юм flop гэх юм уу тий. Нэг хэдэн шиг floating point одоо чинь тооцоол хийх байдаг. Тийм зүйлүүд аяг өндөр. Тэгээд яг энэ data scientist яг энэ AI судалж байгаа, хэмэл оюухан судалж байгаа хөгжүүлэгчид болон энэ оюутнууд судлаачтай зориулсан юм хөчлөх компьютер ах гинэ. Ерөнхийдөө бол энэ жижигхэн компьютер байгаа даа. Тэгээд ийм компьютероос танилцуулсан. Энэ бас сүтгийн дагийн сэтгүүлээс өөрчлөлт авах шигсэн. Өөрөөс надад айгуу тийм сонирхолтой санагдсан юм нь юу гэхээр GeoSpy гэдэг нэг юм AI хэрэглээ гарсан байна. Тэр нь юу гэхээр одоо ямар нэгэн хотод энэ төр авахсан зураг байх юм бол зургийг чинь шууд ингээ background цааталтнаа байшин авах байгаа point ингээ бүхнүүд ингээ харж байгаа шууд анализ хийгээл энэ бол дэлхийн энэ газар одоо авахсан зураг байна гэж шууд гаргаж ирдэг юм AI гарсан байна. Тэгээд AI-тай ерөнхийдөө холбоотой хэрэглээ минь яа харахгүй амар тийм хүчтэй өсөж байгаа гэдгийг ерөнхийдөө бол харуулж байгаа. Тэгээд геологичгүй машин гарсантай холбоотойгоор Waymo гэдэг одоо нэг юм таксинууд байгаа даа шүү дээ. Waymo такси өөрийн платформ юм бол манай Otco гэдэг найз амьдардаг санал юм бид харагдаад байгаа хаа та. Дээлтэй нэг юмтай. Одоо Техас руу орж ийн гэдэг тахшгүй тий. Тэгээд энэ нэг юм LiDAR гэдэг юм төхөөрөмжтэй ийм такси аахгүй. Тэгээд ийм LiDAR гэдэг энэ төхөөрөмжийг үйлдвэрлэдэг компаниуд шүү. Энэ компаниудын хувьцааг бид бол нэлээд бүтдээ өснө гэдэг нэлээд нөхөр таам гэсэн юм байна л да. Тэгээд тэднээс хөрх явсан. Тэгээд тэрнийх нь яг юм скриншотнаас оруулсан таад бас тэгээд гэх юм бол макро талд болохоор төсвийн хадгалыг ерөөдөө бууруулах юм бол эдийн засаг сөргөөр нөлөөлөх догтлолтой гэж тахтайлаад үзэж байгаа талаар ерөөдөө бол ярилцсан. Тэгээд төсвийн хадгал маань болохоор сүүлд хүчтэй бууруулсан үед маань болохоор хэд онд байсан бэ гэхээр 2021 онд ерөөдөө бол байсан юм. Тэрний дараа ерөөдөө маркет 22 онд унсан тэр гэдэг ийм дүр зургийг харуулах зорилготой юм чарт байгаа. Тэг яг хуу анхаарал татуулах зүйл болохоос биш яг одоо төсвийн алдагдлыг бууруулах чинь энэс болоод маркет 25-нд уналтай байх юм байна гэж дүгнэлт хийхэд бол хангалттай мэдээлэл бол биш. Blackstone-ийн ерөнхийлөгч нь ийм ярилцлага өгсөн байна. Тэгээд энэ дээр холбоотой энэ дата центртэй холбоотой яриагсан байгаа даахгүй. Тэгээд дата центр дээр яхаагүй нөгөө хөөсөл буюу одоо энэ bubble үүсэж байна уу гэдэг дээр аягүй тийм сонирхолтой хариулт өгсөн билээ. Одоо чинь дээр юу болж исэн бэ гэхээр railway mania буюу энэ Англид ажилтны хувьсгалын дараа төмөр зам бариад тэгээд энэ төмөр замыг бүр ингээд алзуу хий байлцсан л байна л да. Тэгээ бүр ингээд 3000 майл энэ төмөр зам бариад энэ нь болохоор бүр тэрний өмнөх 15 жил барьснаасаа ихийг одоо барьсан байсан юм байна л да. Тэгээд 1845 онд ийм болж исэн. Тэгээд энэ маань болохоор нийт GDP-ийн 7% тэнцвэрсэн энэ хөөсөлт болж исэн юм байна. Тэгээд энийг болохоор хөрөнгө оруулагчид айгүйх энэ юутай дата центртэй холбоотой энэ
одоо явж байгаа энэ процесс дээр ерөөхдөө нэлээд харьцуулж яриад байгаа байхгүй. Юмыг яг тухайн үед нь хэрэгтэй үед нь барихтаа хэтрүүлэн бариад тэгээд дараад нь ингээд унал орж ирнэ гэдэг. Магадгүй тэр унал орж ирцгийг орж ирэх бах. Гэхдээ 2024 2023 онд болохоор яг энэ төмөр зам шиг ийм аимшигтай нөгөө нэг хөөсрөлт рүү орж ирээгүй хоёр том шалтгааныг болохоор юу гэж ярьсан бэ гэхээр ийм төрлийн дата центруудыг байхад доорож 2-3 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирдэг учраас дуртай болно нэгт барьж чадаагүй. Хоёрт болохоор яг хангалттай, яг баталгаатай эрчим хүчний холболт шаардлагатай байдаг учраас тэр холболтуудыг зөндөө олон компаниуд одоо чинь яг найдвартайгаар авч чадаагүй учраас яг хүссэн хэмжээгээр дата центруудыг барьж чадаагүй гэдэг ийм point-ийг бас ярьж байна. Надад бас энэ сонирхолтой санагдсан. Тэгээд энийг бас хит хитэн ерөнхийдөө юмнуудаас бас баталгаатай харж болно. Тэр нь юу вэ гэхээр баталгаатай тог байхгүй учраас 4-5 жилийн дараа бэлэн болох Нийгмийн цэцлэгийн станцын төсөл болон project-уудтай аль хэдийн одоо ингээд том компаниуд хилцээр хийгээд гэрээ хийгээд явчихж байгаа байхгүй. Тэгэхээр чи эдгээр чинь 5 жил 10 жилийн дараахыг одооноос хараад нэгсүү. Тэгэхээр яг одоо жишээ нь хүснээрээ барьчих гэхээр хангалттай нөгөө тогны их усүр байхгүй, дид бүтцэн байхгүй учраас чадахгүй нэ гэсэн. Дээрээс нь биткойныг сая өсгөхөөс өмнө 2024 оны 100 2024 оны хавар энэ төр ерөнхийдөө айгүйх явсан хилцээрүүд болон яриануд маань юу байсан бэ гэхээр аль хэдийн тогонд холбогдсон айгүй тийм үйл ажиллагаа сайтай дата центрүүд маань биткойн майнерууд юм байна. Тэгээд биткойн майнеруудыг зурхудлаж аваад биткойн майн хийхин болоод зүгээр тогных нь одоо дид бүтцийг ашиглаад тэгээд химэл оюуганд ашигладаг юм дата центр болгочоо гэдэг иймэр ерөнхийдөө бол ажлууд хилцээрүүд бас айгүй их орсон. Тэгээд тэрнтэй холбоотой бас биднээс мөлжөөтэй болмоор бичижсэн. Тэгээд энэ бас энэ сонирхолтой санагдлаа. Тэгэхээр нөгөө юм бол нэг одоо чинь юу гэдэг түүхэн тэгжсэн одоо ингэ юм болоод нэг хэлхээс илүү тэгээд таадах бас яг нөгөө эдийн засгийн нөхцөл байдал энэ тэр нь бас давхар харах хэрэгтэй надаас энэ хүн сануулсан юм шиг бас санагдлаа. Трампыг ерөнхийдөө болсны дараа 2017 онд доллар ерөнхийдөө сулраа тэгээд маркет өсчихсэн юм байна л да. Тэгээ одоо яг маркет дээр яг одоогийн сүүлд болж байгаа уналт маань юу ажиллагдаад байгаа гэхээр доллар аягүй хүчтэй байгаа даа. Дээрээс бондын хүү өсөж байгаа юм ажилт явж байгаа. Тэгэхээр Трампыг ерөнхийдөө бодох юм бол доллар унаад бондыг хүү унах юм бол маркет бас сайн нөлөөлөх юм магадлал бас байгаа. Тэгээд энийг бас энэ твиттерс ерөнхийдөө олон уншиж болно. Тэгээд кредит картны өөр буурсан ийм үзүүлэлт гарсан байлаа. Тэгээд хамгийн сүүлд гарсан бас чанаргүй зээлийн үзүүлэлт бас 2024 оны 3 дугаар улирал болохоор чанаргүй зээлийн хэмжээ бууралттай гарсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань юу гэхээр нөгөө хувь хүмүүс өрхүүдийн эдийн засгийн нөхцөл байдал айгүй хүндэрж байна. Хүмүүсийн амьдрал айгүй хэцүүлж байна гэж яриад байсантай санал нэгдэхгүй юм дата гарсан. Тэгээд энэ айгүй сонирхолтой дата байлаа. Тэгэхээр үргэлжлүүл нөгөө эдийн засгийн байна санснаас илүү хүчтэй байна гэдгийг баталгаад харуулдаг дата байна. Тэр өнөөдөр гарсан ажилгүйдэлтэй холбоотой дата маань тэр энэ кредит картай холбоотой дата маань тэр юг харуулдаг байгаа гэхээр Америкийн эдийн засаг үргэлжлүүлэн хүчтэй байгаа юм байна гэдгийг харуулдаг байна гэсэн үг. Missouri-гийн 2024 оны Deepin гэдэг State of Deepin гэдэг репорт нь гарсан. Тэгээд тэр репортыг ерөнхийдөө олон шеэрлсэн. Тэгээд одоо яг дэлхийд 13 сая төгрөг хэмжээнд Deepin ерөнхийдөө оролцоод явд юм байна. Тэгээд хамгийн олон төхөөрөмжөд оролцогч нь одоо чинь Grass гэдэг доош байгаа ингээд Dawn гэдэг юм. Dawn болохоор Wi-Fi network гэдэг байсан баха. Тэгээд яг эндээс тодорхой сонирхолтой зүйлүүдээс харагдчихлээ. Тэгээд энийг дараагийн репортоор хөрөнгө оруулалт хийхэд боломжийн төсөл энэ гэж надад харагдах юм бол би ерөөхдөө санд болоо гэж бодож байна. Тэгээд та хүмүүс өөрсдөө сонирхоод маш олон энэ репортыг бас энд оруулсан байгаа. Vortex-дээр сүүлд гарсан мэдээлүүд маань юу гэсэн бэхээр Bro Trade гэдэг юм perpetual exchange bear exchange гарч байгаа. Тэгээд bear exchange гарч байгаа exchange маань ерөнхийдөө Vortex-ийн технологи хэлж байгаа. Тэгээд Vortex-ийн Edge гэдэг зөндөө олон chain-үүд байсан ч гэсэн яг нэг exchange дээр арилжж байгаа юм шиг order book болсон security-га дундаа хуваалцдаг юм технологийн шийдэл байгаа даа. Тэгээд энийг ерөнхийдөө ашиглаж байна гэсэн. Тэгээд Sonic дээр бас гарсан. Тэгээд Phantom маань өөрөө Sonic болж хуурсан. Тэгээд Sonic дээр юу болж байгаа гэхээр airdrop өгдөг нэг юм fees маягийн юм явж байгаа. Тэгээд юм jam буюу end point өгдөг. Тэгээд энэ одоо Sonic дээр Vortex ашиглаад арилжах юм бол энэ point-ууд ингээд аваад тэгээд ирээдүйд болохоор Phantom дээр airdrop авах боломж олтгол юм шиг байгаа юм. Тэгээд нэг юм явж байгаа. Тэгээд Missouri-гийн ерөнхийдөө бол 2024 оны 12 сарын 17-нд Vortex дээр гаргасан репортыг харах юм бол
нийт гүйлгээний хэмжээ TV agent маань болохоор бууралттай хэрнээ daily average trade маань болохоор өсөлттэй гарч ирсэн баггүй. Тэгээд энэ маань болохоор юу харуулсан бэ гэхээр магадгүй нийт хэрэглэгчийн тоонд буурсан хэрнээ дундаж арилжааны тоо өссөн маань болохоор Vertex маань өөрийн гэсэн үнэн чиглэлд арилжаагчтай хэрэглэгчтэй юм биш үү гэдгийг бас нэг талаас харуулсан. Нөгөө талаас яг энэ арилжааны орж иж байгаа volume-ийн mix буюу одоо энэ аль chain дээр арилжаа хамгийн их явж байгаа юм бэ гэдгийг харах юм бол 24 оны эхэнд бол ерөөсө зөвхөн 100% arbitrum байсан байгаа тоххой. Тэгээд тэрний дараа blast нэмэгдэж орж ирээд дараад нь mantle орж ирээд тэгээд сүүлд say орж ирээд say бас нэлийн хэмжээний арилжаа хийсэн байгаа тоххой. Тэгээд say дээр хийсэн усууд ингээд урамшуул аваад ингээд явчихсан. Тэнгүүд нөгөө амар бол юм санхүүжилт сайтай одоо layer 2-д гарцсан учраас эдгээр ч өөрсдөө ингээд урамшууллын тэр өгөөд явчихгод Vertex-ийн олон chain-уудыг гарч ирээд нөгөө урамшуулал янз бүрийн юмнууд ерөнхийдөө хэрэглэгчтэй өгөөд ингээд нэг юм хамт ингээд partnership үүсгээд тэгээд маркетинг энэ хийгээд явдаг энэ хүү тактик маань амжилттай тактик байж магадгүй гэж надад санагдаад байна. Гэхдээ цаашдаа болохоор яг энэ bear chain дээр гараад Sonic дээр гарснараа миний гайхаад байгаа маань юу вэ гэхээр энэ дата маань сайжрах үгүй юу гэдгийг би хамаараад байна. Тэгэхээр нэмэгснээр энэ дата сайжрах уу. Нэгсэндээ Mizrahi report дээр бол энэ чинь TVL нь буурсан, average rate нь болохоор буурсан гарч ирсэн шүү дээ. Энэ тоонуудыг үзүүлэлтийг ерөнхийдөө өсөхгүй юу гэдгийг хамаараад байна. Тэгэхээр bear chain дээр гараад Sonic дээр гарцсан хэрнээ зах зээл өсөлттэй байхад энэ үзүүлэлтүүд ерөнхийдөө буураад байвал Vertex дээр миний хийсэн дүгнэлтүүд ерөнхийдөө анализ нь худлааж тарах гэдэг гэсэн үг байхгүй. Тэр энэ тоонууд дээр ерөнхийдөө бол явандаа нэлээд анхаарал хандуулж харъя гэж бодсон. Гэхдээ ямар ч байсан TVL маань өссөн энэ report маань өөрөө 12 сарын 10-нд гарсан report байгаа байхгүй. Гэхдээ энэ дата нь болохоор 9 сарын 30-ны дата ирсэн гэхээр чи энэ болохоор яг одоо энэ төслийг харуулахгүй. DeFi ламаар ороод тавих юм бол энэ TVL маань 100 сая болоод өссөн байгаа. Тэгэхээр нэг талаас бол сайн мэдээнүүд байгаад гэсэн үг. Тэгэхээр одоохондоо би Vertex дээр үргэлжлүүлэх хэрэг нь бол болж байгаа айгуу тийм hopeful боёо итгэл найдвар ихтэй байгаа. За тэгээд тэнд Solana-ыг албаасаар хамтраад ерөнхийдөө бол hackathon хийсэн. Тэгээд 400 гаруй төслүүдийн submission орж ирсэн төслүүдийн жагсаалтыг ерөнхийдөө эндээс харж байна. Надад бол энэ hackathon дээрээс яг энэ төслөө юм шүү, тэр байж юм шүү гэдэг бүгдийг нэг ухаадах шаардлагагүй юм шиг санагдаад тэгэхээр өмнө бид нэр эндээс гарч ирсэн гайгүй төслүүдийг ерөнхийдөө бол энэнд гайгүй юм шүү гэх мэт ингээд ерөнхийдөө бол ярилцсан тийм. Тэгээд тэр төслүүд он чинь PP coin гэж байсан. Энийг жишээ нь ярилцсан. Өөрч юм болохоор jailbreak me гэдэг jail гэдэг төслийг чинь бас ярилцсан. Зүрхээ. Тэгэхээр бол нэг ухаад нэг амар ойлгохтой төслүүдийн хоолгой юм шиг надад санагдсан. Тэр нэг 24 цаг лайв хийдэг гэдэг төсөл би авсан байж байгаа. За тэр худлаан шивнэ гэдэг нэг зарчлаа гэдэг чатраас бичижсэн шүү дээ. Тэр мэд туслаас байгаа даа. Окей, тэндэл тийм. DK Sync-с Elastic Chain гэдэг юм ойлголт гаргасан. Тэгэхээр DK Sync-ийн өөрсдөө гаргасан анхны chain маань болохоор юу вэ гэхээр DK Desync Era гэдэг нэртэй байна. Тэгээд өөрсдийнхөө энэ DK Sync-ийн технологиг ашиглаад олон төрлийн ерөнхийдөө одоо chain-ууд гаргаад тэр бүх chain-ууд маань болохоор одоо яг liquidity тэгээд нөгөө bridge буюу гүүр энэ төр талаасаа яг юм нэгдсэн contract-тай байгаад бүгдээрээ яг нэг chain дээр байгаа юм шиг хоорондоо харилцаж чаддаг. Тэгэхээр нэ айгуу тийм scalable chain-ууд ингээ хийх нэг юм технологийн шийдэл гинэ. Тэгээ энийг яг хуу сонирхолтой нь Crypto.com ашиглаад Cronos-ийн өөрсдийнхөө энэ ZK технологиг ашиглаж байгаа бас чиний гаргаж байгаа юм байна. Тэгээд өөрөөс ерөнхийдөө олоос олон танигдсан компаниуд бас хэрэглэн интергсэн иймэрдүү инвестментуудыг бол гаргасан байх шиг байсан. Тэгээд хэр явахыг нь бол мэдэхгүй байна. Ямар ч гэсэн нөхдүүд юу хийгээд байгаа гэхээр 300 сая ZK гэдэг токеныг хүмүүс 9 сарын турш мэдэхэд бол энэ тараахын компанид ажил явуулаад. Тэгээд энэ хүн компанид ажил байна болохоор яах вэ гэхээр ZK Sync дээр одоо янз бүрийн төслүүдийг ашиглаад LP-н дээр нь одоо мөнгө оруулаад байршуулад нэг TV хэлэл өсгөх зорилготой энэ кампани яваад байгаа байхгүй. Тэгээд одоо stablecoin оруулаад эсвэл ETH-ийг оруулж ирээд мөнгө байрлуулчих юм бол урамшуул авнаа гэсэн нэг юм болох гэдэг нэг үг. Тэгээд яг энэ track гэдэг юм бол энэ дээр харагдах хаа. Одоо чинь энэ USDC ийг одоо чинь тэр бол энэ оруулсан бол 9% APR-тай
USDT-гийн LP хийх юм бол 22% APR-тай гэх мэтлийн ийм үр ингээд ийм CK гэдэг цөөхнөө тараахын юм явах гэдэг байгаа байхгүй. Тэг яг нь Elastic Chain маань гэдэг энэ концепт нь хэр амжилттай байх юм бүү мэд. Ямар ч гэсэн бидний мөлдөвтэй болон дээр миний сүүл сандал бод энэ гайгүй явж магадгүй бодоод байгаа төсөл байна. Тэгэхээр энэ hold station аваад байгаа байхгүй. Тэгэхээр яг CK Sync маань үнэхээр анхаарал татаад явчих юм бол энэ CK дээр байгаа Удахгүй сан bear chain гэдэг татаад байгаа энэ hold station гэдэг энэ хөдөлгөөн маань өсгөх явж магадгүй хаа гэж бол би бол бодож байна. Тэгээд энэ тийм DeFi AI хоёрыг хооронд нийлүүлсэн DeFi гэдэг ийм narrative үүсгэж байгаа одоо гарч ирж байна гэдэг ийм ерөөд ерөөхдөө яриад байна. Энэ маань ямар ч таа гэхээр за agent гарлаа. Хэмэд оюухан тулгуурсан agent маань одоогийн байдлаар Twitter дээр ингээд галхуу солиотой байх юм бэлдэж штэ. Одоо эдгээр чинь нэг инээдтэй Bitcoin Zero энэ expanding юм жоохон бүрдүүлэх юм шиг. За энэ бас ингээд China integrate blockchain into key national data security. Тэгээд заримдаа болохоор юм утгагүй юм чинь I just made sure Perion, wow, React through access into an abyss. Тэгээд дан бол ингээд жоохон 18 нэм хэмтэр юм бичсэн. I love Bitcoin тэгээд нэг юмртэн tweet хийгээд за тэгвэл AI agent байна зөвхөн ингээд юм tweet хийгээд ингээ явах юм уу гэхээр яванд бол одоо чинь өнөөдөр репортн дээр жишээ нэг төсөл байгаа. Neurobro өөрөнгөсөн TikTok тай. Neurobro өөрөнгөсөн TikTok-тай YouTube энтертэй жишээ төслтэй байгаа даахгүй. Neurobro бороо ойлно. Би Neuro гэдэг л бороо хичээл байгаа юм байна л да. Энэ одоо энэ жишээ нь өөрөнгөсөн YouTube ингээ видеонууд хийгээд хөрх юм мэдээ маягийн видеонууд ингэж хийгээд TikTok, YouTube энэ хийгээд дагаж магадгүй явдаг юм байгаа таахгүй. Тэгээ яванд болохоор эндээсээ дахиад хөгжгөөр яах гэдэг нь гэхээр гүйлэнүүд хийдэг болох гэдэг гэсэн үг байхгүй. DeFi ерөнхийдөө гүйлэнүүд хийгээд арилжаа хийх гэдэг гэсэн үг. Тэгээд угаасаа миний бодлоор энэ бол хамгийн зөв хэрэглээ байж магадгүй. Тэгэхээр AI нанд гинт гарч ирэл хүн шиг амар ухаантай болно гэж ярихаас илүү тэгэхээр хүнээс илүү арилжаа хийн гэдэг дээр бол олон талаар айгүй үнэмшилтэй байгаа байхгүй. Яг тэр одоо чинь Vector.fun гэдэг энэ апыг энэ хэрэглээд явах чинь өдөр шөнө хараас ухаартай айгүй драстиктэй тэр чинь. Айгүй стресстэй. Тэнгүүд химэл оюуханууд бол ерөөс ямар ч асуудал байхгүй. Бүгдийн шүүгээл хэдэн мянган төслүүдийг бүгдээ ингэ судлаад хөрөнгө оруулалт хийгээл дундаас нь сонгоод энэ төр явах боломжтой байгаа байхгүй. Тэр утгаараа бол надад бол энэ ашигтай арилждаг AI гарна гэдэг би бол нэлээд ихтэй байгаа. За Трампыг ерөнхийлөгч болно гэдэг ерөнхийдөө яриагаар яасан бэ гэхээр Solar Stocks буюу одоо нэг ч юм болохоор Монголоор нарны эрчим хураагуурын одоо компаниудын хувьтай гэх юм уу. Монголоор жоохон олон хүртэл юм тий. Тэгэхээр энэ нарны эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг энэ компаниудын хувьтай ерөнхийдөө унсан. Тэгээд энэ маань уналт маань ерөнхийдөө хэтрүүлэн унах юм болов гэдэг ийм дүгнэлт ерөнхийдөө хийж байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор ерөнхийдөө энэ гурван салбартай холбоотой компаниудын хувьцааг бол санд болгож байгаа. Тэгээд энэ маань болохоор энэ 7 өдрийн репортер орж ирж байгаа гурван шиг ерөнхийдөө хувьцааны санал байгаа. Тэгээд энд хүрээд манай вебинар ихний хэсэг дуусчихаа. Тэгээд дараа 7 хоног уулзсан YouTube-ээр сонсож байгаа асуудалтай. Тэгээд үргэлжлүүлээд хэдүүлээ нөгөө аптай холбоотой тэгээд янз бүрийн асуулт энэ байх юм бол асуулт авах хэсэг рүү ерөнхийдөө орё. Тэгээд би рекорднгоо дуусгаад дараагийн рекорднгаа эхлүүлээ. Тэгээд сонссон хүмүүстээ баярлалаа. Thank you.